шинэ өдөр эхлэж байна. Эзний амьд өгөөр энэ өглөөг хамтдаа эхлүүлцгээе. Залбирая. Эзэн бурхан тандаа баярлалаа. Шинэ өдөр, шинэ өглөөний төлөө тандаа талархъя. Та магтах болтугай. Эзэн минь өнөөдөр унших үгийг бид уншаад таны ариун сүнс зааж, зааварлаж, чиглүүлэх болтугай. Та бас энэ цагийг хамгаалаарай. Есүсийн нэрээр гон залбирч байна. Амен. За бид нар өнөөдөр хамтдаа Матай номноос үргэлжлүүлээд Матай 26-гийн 31-ээс 35 дугаар ишлэлийг уншаад ярилцъя. За би эндээс дахин уншиж өгье. Матай 26-гийн 31-ээс 35. Тэгэхэд Есүс тэдэнд та нар энэ шин надаас болж бүгд өдрөг болно. Учир нь би хончин зохино. Хонин сүрэгт харж боторно гэж бичигдсэн билээ. Харин би амьлуулагдсныхаа дараа та нараас өмнө Галилд очино гэв. Петр түнд танаас болж бүгд бүдэрлэж би хизээч бүдрэхгүй гэхэд Есүс түнд үнэнээр би чамд хэлье. Энэ шин азархан дахиад онготхоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэнэ гэв. Тэгтэр Петр түнд би тантай хамт өөхөх ёстой болсон ч таныг үгүйсгэхгүй гэхэд шавнар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээе. Өнөөдрийн үгийг би хизээч өдөрөхгүй гэж юу гэсэн асуултаар эхлэмээр байна. Есүс бидний сул талыг урьдчилан мэддэг юм. Хүний амлалт бат бүх мэд санагдавч зөвхөн Есүсийн нэгүсэл биднийг бүдрэглгүй байлгаж чадах юм. Та нар бүгд бүдрэх болно. Гэхдээ би амьсныхаа дараа Галилд та нарыг хүлээнэ гэж хэлсэн байна. Бүдрэн гэдгийг Иесус мэдэж байгаа. Гэхдээ бас та нарыг хүлээнэ гэж байгаа байхгүй юу? Тэр Иесус урьдчилан өдрөж байгааг ч мэдэж байна. Басан ч тэгсэн ч тэрээр өөрийн дагалдагч нарыг орхиог нэгүсэж хүлээн гэдгээ амлаж байгаа. Иесус амласан л бол амласнаа биелүүлдэг юм аа. Иесус бидний сул талыг мэддэгч бас найдварыг орхидгүй ийм л орхон юм аа. Та өдөрч байсан уу? Иесус чамааг заагаад дуудаж байгаа. Бидний өөртөө итгэл маань өдрөл рүү хөдөлдөг юм аа. Петр ингэж хэлсэн. Бүгд бүдэрлэж би хизээч бүдрэхгүй гэж Петр тунхаглаж байна. Петр маш өөрийгөө зоригтой, маш өөрийгөө тийм итгэлтэй гэж бодсон. Тэр өөрийнхөө хүчээр үнэхээр яг итгэхийг хичээсэн гэж харж байна. Харин Есүс түүнийг 3 удаа үгүйсгэнэ гэдгийг мэдэж байсан. Бусад чавнар нь ч гэсэн бас бид хизээч үгүйсэхгүй гэж хэлсэн. Тэд нар бүгд л бүдэрсэн. Бүгдээрээ л тар тутраад цутаагаал алгуулцгаасан. Петр ч гэсэн 3 удаа үгүйсгэснийг бид нар мэднэ. Дахиад онгодох үед тэр гимшиж эзний өмнө уйлж байгаа тухай бид нар мэддэг бас уншсан байна. Итгэл зөвхөн мэдрэмж дээр биш, харин Есүст итгэх найдах дээр тогтдог юм аа. Мөн бид нар бүдэрсэн ч бас буцаж болно. Есүсийн хэлсэн Галилд хүлээн гэсэн энэ үг үнэхээр хүчтэй үг юм аа. Та нар бүдэрнэ. Гэхдээ би Галилд та нарыг хүлээнэ гэж хэлсэн. Ямар их эзний нэгүсэл, ямар хайр. Би энэ пастрын хэлсэн үгийг би санаж авдаг. Хүмүүсийг хайрлах ёстой боловч харин итгэх тийм чухал биш юм аа гэж. Хүмүүс итгэл алдарч магадгүй. Харин хайрлахаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин зөвхөн Есүст итгэх нь л хамгийн чухал зүйл юм аа. Бид хайрлаж болохоос биш, үргэлж итгээд байх нь бас тийм сайн зүйл биш гэдгийг би бас амьдралдаа мэдэрсэн.
надаас хэн нэгэн итгэл алдаж, надаас хэн нэгэн итгэлээ архах үед би донслохгүйгээр харин түүнийг амар тайвнаар хүлээж авах чухал гэдгийг сурсан. Галилд хүлээн гэсэн Иесусийн тэр хэлсэн үг Петрийг бүдэрсэн ч гэсэн дахиад босноо гэдгийг Иесус мэдэж байсан юм аа. Иесусийн хайр бол өдөрсөнд нь биш харин буцаж ирэхсэд зориулсан гэж ойлгож болно. Чи Иесусээ хотсон уу? Тэр чамайг Галилд буцаж ирэх газартаа хүлээж байгаа гэдгийг та санаарай гэж би уриалмаар байна. Чи өөрийгөө итгэлтэй гэж бас бодож байна. Хэрв чи өдөрсөн бол буцаж Иесус рүү хандаж чадах уу? Чи өөртөө найдаж байгаа юу? Эсвэл Иесус найдаж байгаа юу? Үүнийг өөрөөсөө бас асуугаарай. Ямар ч тач Иесусийн зүрх сэтгэл бол тэднийг 12 өөрийн сонгосон дагалдагч нар өдрөг байсан ч би Галилд хүлээж байна л гэж хэлсэн. Иесус өнөөдөр ч гэсэн ингээл хүлээж байгаа. Иесус бол төгс хязгааргүй үнэн жагуу хайрыг тэр илэрхийлэх юм. Тэр уурлахтаа удаан хайр үнэхээр нэгүсэнгүй бурхан юм. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь би өөртөө үнэнч байна гэж хэлдэгч олон удаа бас өдөрсөн. Та туслаарай. Би танд итгэж таны хүчээр амьдрахыг хүсэж байна. Намайг унахгүй тул та намайг барьж өсгөж өгөөч. Иесусийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. Иесус үргэлж биднийг хүлээсээр байгаа. Бид өдөрсөнж буцаад босоод Иесустэй очихыг тэр бас мэдэж байгаа, хүлээж л байгаа. Энэ өдрүүдэд эзэн таныг хүлээсээр байгаа. Та эзэн дээр очоорой. Иесус хэлсэн амласнаа биелүүлдэг цорын ганц амийн турхай юм аа. Түүний хайр нэгүсэнгүй, өршөөнгүй юм аа. Эзэн таныг хэрэгэ.